Уусгаад байдаг гэсэн чи. Энэ жинхэнэ гоохи биш. Юу өгцөө вэ Тайсунаа тэгтэд авчиг. Мотор тас. Цаасаа бацхан үзэгчтэй. Нартай ч юм уу сартай ч юм уу өдөр. Мен Тайсун намайг үзэхгээ дараа дэрвэдэ. Энэ удаагийн бичлэгэн дээр Тайсунны бэлдсэн зүйл юу вэ гэх юм бол та бүхний харж байгаачлан би юуны дүрд хувирсан байна. Залуу хэлээд. Юуны дүр вэ би одоо? За ингээ харах юм бол би ингээл амар хөөрхөн нэг юм юун зүм өмссөн те, малгайдлахаа өмссөн те, зангаа мангаа зүүсэн те. Доогоороо бас юм өмссөн шүү. Та нар намайг доогоороо арай шалтан байдаг гэж бодсон юм шүү дээ. Үгүй шүү. Доогоороо ийм хорвогч өмссөн байгаа. Камерман ягаад ч юм ингээд намайг ингээд ийм группны буюу ийм талаар маань тасалдаг болохоор доотлол маань бол харагдахгүй мó. Гэхдээ ингээд толгойноос хөлөө үзүр хүртлээ бэлдсэн шүү гэдгийг ямарсан та бүхэндээ харууллаа. За тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр та бүхний гачган дээр харж байгаачлан би олон төрлийн нарийн боов эсвэл зүгээр боовнууд гэх хэвээр болов. Яг нөгөө дэлгүүрт зардаг нөгөө нэг юм боов бол биш ээ. Нарийн боовнууд гэх юм бэ. Нарийн боовнууд би та бүхэндээ идэж үзүүлэх гэж байна. Хамгийн ихнийх нь болохоор шууд сонирхолтой юмнаас нь эхэлцгээе. Би өчигдөр оройжонгоо нэг зүйл хайж явсан гадуур тэр маань юу вэ гэх юм бол би гоохи хайж явсан. Дарханд маань бол гоохи бол хаасайг байдیں۔ Улаанбаатар хотоос би гоохи хайгаад үнэхээр олсонгүй. Байдаг гэсэн л дээ захмахаар зах руу нь явъя гэсэн чи арай л оройдчихсан байсан. Тийм болохоор би нэг найз ингээ гоохи хайгаад үнэхээр олохгүй байна гэсэн чи манай найз надад зориулж гоохи хийгээд сая ингээд хүргэлтийн хүнээр над руу ингээд одоо энэ гоохи явсан. Үнэрт чинь my god энэ бүр хайрцгаа нэвтэлж үнэрт чинь. Тэгээ бүгдээрээ ямарсан манай найзыг надад зориулж хийсэн гоохиг хамтдаа харцгаая. Оо ёо ямар хөөрхөн юм бэ нараа. Энэ одоо юу вэ? Гоохи хамгаалагч юм ааши. Дотор нь ийм хоёр юм хийсэн бэ надад зориулж. Баярлалаа найзаа. Оо what? Энэ жинхэнэ гоохи биш. Над руу гэхдээ ийм зураг явуулсан ш. Би над руу атар талах худалдаж аваад явуулчлаа гэж бодсон. За энэ үнэхээр нэрээ гоохи явуулчих. Ямар алдаг найз вэ? Яалтчгүй над руу нэг талхны зураг явуулсан юм да. За нарийн боовыг болохоор гоохигоор эхлэе гэж бодсон. Яагаад гэх юм бол би багада гоохи маш их иддэг байсан. Энэ намайг жоохон байхад бол 250 төгрөг жилөө 150 жилөө 500 жилөө 350 жилөө тэр хавцаа зардаг байсан. Ямарсан би гэхдээ яг энийг ингээд барьсан чи бүр нэг амар хөрхөн нэг талхчин залуу шиг харагдаад их юм. Тэгээд бүгд идэж үзцгээе. Ингэхдээ гоохи мөн байна. Жоохон евэн шиг гоохи байна. Гоохи ийм амттай байдаг лүү. Манай гоохи өгдөг найз задлгаж байна. Хөөе найзаа чи над руу нөгөө нэг атар талхаа явуулаагүй нэрнгээс гоохи явуулсан юм уу? Тийм. Чи энэ гоохи хаанаас олсон юм? Чи өөрөө ийсэн юм уу? Yes. Чи гоохи чаддсан юм уу? Зэрэгтэй бүхнийхт. Наад чи өдөржингөөс юм асуу. Яна ямар хөөрхөн юм бэ? Баярлалаа найзаа. Зүгээр зэрсэн. За амжилт амжилт. За. Good luck. Oh my god, нэр өөрөө хийсэн юм биш. Ямар хөөрхөн юм бэ? Та нарт ингээ гоохи хийж өгдөг найз байна уу? Гоохи хийж өгдөг найз байна уу? Вау. Би гоохи хийж өгдөг найзтай шүү. Найзхан хийж гисэн сэтгэл тэр бүх урам, тэр бүх зүйлийн бодоо би энэ бүр 10-аас 1000 ээ өглөө. За дараагийн бүтээгдэхүүн болохоор энэ гэхдээ би юм хөөрхөн юм одоо юм нарийн боовнууд барихаар бүр яг юм нарийн боовны тогооч шиг харагдаад ах юм. Амар хөөрхөн надад бүр амар зогчин те ядж яхад ямар их үүрдэм бэ. За үнэр нь бол гой үнэртэхгүй байна. Гэхдээ энэ айгүй авраг юм байна. Нараа. Зя амар үүрдэм байна. Энэ доошоо одоо борон тусал шиг л өстой бөмбөр лгээ буугаад ах. За хувааж үзье. Oh my god. Оо. За ингэж харагдаж байна. Ийм юм байна. Тэг юу юм бэ? What? Энэ дахиад нэг юм ногоонгийн юм байна. За ногоонтой юмнууд ч их аюултай амттай байгаад идэм да. Энэ айгу таалахар амт юусаа биш вэ наа. Хөөе, тамнаа. Энд чи яасаа аргу идвэ. Мэдгүй энийг одоо бор гурил юм уу, бор сахараар хийсэн юм шиг байна. Гиснээ ногоонтой юм зүм нь одоо юу юм болоо? Би одоо ингээд энэ нь юу юм болоо, тэр нь юу юм болоо гэхээр хүмүүс намайг юм мэдэхгүй малаар нь дуудаад үнэхээр ингэ мэдэхгүй байгаа даахгүй. Үнэртэй ч мэдэхгүй, амтлаач мэдэхгүй. Тэг ямар ч юм. Том болохоор айгүй гоё амттай болоо гэсэн чи үүрнэ. Тэг дээрээс нь ингээд айгүй амт муутай. Нилийн аргу. Араас нь одоо хэдэн литр ч ус уух хэрэгтэй мэдэхгүй. Ямарсан жоохон таалагдсангүй. 10-аас нэг 2 20-тэй эпл өгөх хөр юм байна. Та бүхэндээ нүүр бардам танилцуулсаар ирсэн витамин хаус маань энэ жилийн хамгийн том хямдралаа зарлахад
бэлэн болсон байна. Та бүхэн минь бэлэн үү? Сүүлийн үед манай гэр бүлийн гишүүд болон миний хувьд эмийн сан болон эмнэлгээр үйлчлүүлэх хэрэг ерөөсөө гарахгүй байгаа. Ханаад том уу, дархлаа, эрч хүч гэд бүх зүйлийн манд витамин хаусын манд витаминууд хангалттай өндөр зэрэглэлээр нөхөж өгч чадж байгаа болохоор манай гэр бүлийнхэн үнэхээр ад жаргалтай байгаа. Энэ жилийн Black Friday-ийг тохиолдуулан хайртай бүтээгдэхүүнүүдэд бүгднгийн 2 3 4 5-аар нь аваад нөөцлөө аль хэдийн шкафанда хадгалсан байгаа. 26-наас 28-ны хооронд витамин хаус дээр 20-с 50% хямдрал зарлаж байгаа юм байлээ. Энэхүү Black Friday-ийг ашиглан та бүхэн минь өөрийнхөө эрүүл мэндэд над чиг тултал хөрөнгө оруулалт хийгээрэй. Энэхүү боломжийг битээ алдаарай. Амжилт хүсье. Дараачих нь болохоор oh my god ямар ч гоё өнөр мөнөртэй юм битээ. За дараачих нь болохоор ийм юм. Айгуу уурт. Сонгон саримс л үнэтэй дээ энэс. Өдөр тутмын хэрэглээнд маань ийм байдаг болохоор би яг ийм гой талхуудыг хараад ингээд my god тэнгэр минь гэж бодсон заяа. За голоор нь хуваалаа. Тэнгэр минь. Чи ирзээ юм ааш. Ой бүгдээрээ амсч үзье. Энэ яг үнэтэй рестораны үнэтэй хоол шиг амттай маа. Голдногийн крем шиг юм айгуу давгүй амттай байна. Энэ бол талхны хувьд бол талх. Гэхдээ маш нэг юм жажлууртай талах байна заяа. Тэгснээ айгүй нэг юм үнэтэй амттай. Би нэг хідэн дүүргээр аснаа санахгүй л юм л да. Ер нь нэг юм сонгон сармис мармис нэг юм ямар ч тийм жихрийн агуулмж байхгүй давс болон тэгээ сармисны амттай талах байна. Надад бол таалагдлаа. Дээрээс нь ингээд юм гоё жажлууртай би юм жажлуурлаг юмд айгүй туртай л да. Өгзгөн нэг бичин шиг амттай байна. Юу өгзөө вэ тайсунаа тэгтэд байгаа чи. Энэ тэгээ талхны сүүл гэх үү. Болон би ямар ч тэнийг юм бэ? Талхны булан булаацалтай иддэг байсан юм гэж. За тий та нар ойлгоцсон гэлгүй дээ тий. 10-аас 10 буюу 100-тай өглөө. Биднэрт энийг Анжело гэдэг гисэн. Бид яг юу болохыг мэдгүй. Сонио аарц үнэрт чинь. Үнэхээр аарц үнэрт чинь тий. Дээдлэлт нэг юм шар тосмос маягийн түрхсэн юм шиг байна наараа. Энийг шар судлууд нь шар тос маягийн. За тэгээ голдоо энэ юу юм бэ? Илэгний нугаш түрхсэн юм уу? Мэдгүй юмсан. Голдолт нь нэг юм илэгний нугаш шиг юм байна. Тэгээ дээрээ юм гүзээзэгний чанам шиг юмтай. Энийг одоо талах гэх юм уу сэндвч гэх юм уу? За мэдгүй. Ямарсан амсч үзье. Яа, амар гоё юм байна. Юу миний өглөөний цан дээр иддэг бариантай талхаас ч гоё юм байна. Маасл амтагдчихээн. Энэ заяо. Маслан дээр бариан түрхэхэд ингээд хүмүүс идэд штэ. Яг тийм. Гэхдээ талх нь бүр дээд зэрэглийн зөөлөн. Мас зөөлөн талхтай, маслтай бариантай талхтай миний дүгнэлтээр. Амч чанар гэж үнэхээр гоё. 10-аас 10 100-тай. За эний дараачих нь болохоор ёо амар хөөрхөн. Энэ хараа. Хамран шалчига цаашаа орчиж харж гэнэ үү? Энэ ямар хөөрхөн байгааг хараач ээ. Яасан хэцүүдэлтэй юмтэй. Одоо юм хөөрхөн ч гэсэн идэхээс өөр арга байхгүй. Одоо толгой тархийн талтай төл гарын огтлол идэ. Энэ одоо юу юм бэ? Кекс маягийн юм шүү заяа. Энэ яг өндөгний шар шиг амттай байна. Өндөгний шар. Юу кекс? Кекс биш юм байна. Юу вэ? Манго юм уу? Би ч одоо яахлаарэ мангог өндөгний шар мар гэж амтлаад идэв гэлээ. Би ч одоо солиорч байгаа юм бах та. Кекс нь нэлээ өндөглөг амттай. Тэгснээ манго нэлээ яг гоё манго бол биш байна. За ямаараа идэ дуусгах нь 10-аас за нэг 2 буюу 20-той эпл авах гээд байна да. Тэгтээ 8 хөөрхөн байсны бодоо за 10-аас 8 буюу 80-та би өгчөө. За түүний дараагаар болохоор би юм юу бэлдсэн байгаа. Энэ чи юу гэдэг вэ? Би бол энийг багтаа ерөөсө тоож иддэггүй байсан юм. Манай манай ер нь нэг юм ойр тойрны хүмүүс айгүй энийг хайрлж тоож бүр нууж идэж мэддэг. За надаас нуудаг. Миний тоодгүй юмыг надаас нуугаад яах вэ? За энэ болохоор миний санджаар болохоор эклер илүү юу лээ? Энэ эклер гэдэг юм байна. За энэ эклерийг би болохоор ер нь маш цөөхөн удаа нэг амсаад идүүд идэж байсан баг. Тиймээс бол тийм олон тоон дээр бол ерөөсөө идэж байгаагүй. Миний дуртай зүйлсүүдийн нэг бол ерөөсөө биш. Ийм гоё. Амар их шоколад үнэрч чинь. За амсч үзье. Яг хахотын төлөвлөсөн харагдсан аа. Энэ гоё юм байна. Шоколад нь хар шоколад байна. Тийм амар чихэрлэг биш. Боцноос өөр юм шүү. Жижигээс нь амсч үзье да. Жижиг нь болохоор арай өөр төрлийн шоколад ашигласан юм байна. Гэхдээ энэ бол үнэхээр гоё юм байна. Би бол энэс талыг л идэх юм байна. Бүтнийг бол идэж чадахгүй. Яагаад вэ гэвэл ийм их кекс, шоколад нийлээд
Амар байна. За. Энд бол хүмүүст амар туртай идэм мэлээ. Би бол тийм амар туртай бол биш л те. Гэхдээ ер нь дайггүй гоё шоколад ашиглаж хийсэн юм шиг байна. Тэгээд 10-аас 8 буюу 80-таа би өглөө. Үзэгчдээ надад бичлэг дондор гинт амар сахилгагүй санаа төрөөд одоо бүгдээрээ ээжүүд залгаад ээж гэрээсээ амар мух болсон маань ирээ гэр цэвэрлээд гэд бүр ээжэд ингэ тушааж үзээ ээж ямар реакшн гаргах нь харъя. Байна уу? Хөө ээж энэ гэр орон гэж амар байна энараа. Юу ээ наач одоо. Ирээ гэр цэвэрлээд гэхдээ та одоо. Бүр амраа. Яа чи ч одоо ямар ичдгүй юм бэ? Би гэр цэвэрлэхэд очин те. За таны хүлээж гэгэс нөө хотын унаанд цугаал ирээ гэр цэвэрлэх заяа. Өөрөө цэвэрлээ би чадахгүй. За ээж ирээ гэр цэвэрлээхэд тоглоомчгүй ингээ үлдээлээ би бас магаас зураг авалттай. Уучлаарай би чадахгүй. Та ямар сони юм бэ? Юу сони юм гэсэн чи үсв. Ирээний ганц ингээл энэ хог могийн цэвэрлээд өгчхөр яад их хүүхдийнхэн гэрийн. За таслаа. Цэвэрлж өгөхгүй бол өөр ээж рүүгээ залглаа. Оо тэг. Өөр юм аа. Тэг миний хөө. Аахан байсан маа гачаа цэвэрлэх хоолом чи яаж цэвэрлэдэг? За сэтгэлэн сайхан юм да баяртай. Хайртай шүү. Хөөрхөн шүү миний хөө. Санжи шүү. Баяртай. Шүү. Love you. Яах шоолоод байгаа юм би ч зүрх гаргаж ах чинь. Өөр ээжигээ дуутлаа гэсэн чинь манай ээж тэг гинэ. Манай ээж ч одоо ямар сони юм бэ? Үр хүүхдээ хардаж мардадгүй мэ. Энд ч одоо өөр ээжээ дуутлаа гэдэг чинь хардаж мардаад нь худлаа өнө уурлаасаа энэ ээж мэж одоо. За дараачихын зүйл болохоор та бүхний харж байгаачлан нүдэндээ ч итгэхгүй байгаа хэл энэ бол Наполеон. Би бас Наполеон олох гэж айгүй зовсон. Гэтэ энэ яг миний нөгөө жоохондоо иддэг байсан Наполеон биш л дээ. Энэ нөгөө нэг анистай ч илүү, нэрстэй ч илүү, гүзээлцгэнтэй ч илүү тийм та. Наполеон бол би бол тортны ноён гэж боддتي. Ноён хаан биш хаан хатан гэдэг лөө. Энэ анистай, нэрстэй, гүзээлцгэнтэй байх нь ерөөсө хамаагүй. Яг Наполеоны өөрийнх нь амт нь үнэхээр байна шүү. За үнэхээр байна. Йоо ойлгох гэдэг гэсэн чи. Шууд нөгөө нэг бага насны амьдрал бүр ингээл толгоонд орж иж байгаа ингээл найзуудтайгаа ингээл Наполеон энэ тэндээс ингээл 50 100 төгрөг нийлүүлж агаад ингээл нэг Наполеон болсгоол иддэг байж үлээ. Йоо тэрийг бодсон ч гоё ээжээ гоё ээж. Йоо тэгтээ энэ Наполеон бол үнэхээр Наполеон шиг гоё амттай байлаа. Бүр үнэхээр бүр нэг юм бүр сэтгэл огшоод байна. Бүр үнэхээр огшоод байна. Бүр бараг уйлах гад энэ Наполеон хэдээд одоо энэ Наполеон одоо энэ гөөхи мөхи чиг зүгээр хэвийн нэг юм дэлгүүрт бараг зарагдхаа болцсон юм шүү те. Би одоо эднэрийг одоо авахын тулд бол заавал нэг захмах ч юм уу эсвэл нэг юм өөр юм жижиг түцмүц ч юм уу тийм рүү л явж өрн олох юм ээ. Тэрнээс бол энэ Наполеон гөөхи бол ер нь үзэгдэж харагдхаа ер нь болцсон байлээ. Арайч уу гэж нэг юм анистай Наполеон болсон ш. Гэтэ энэ анистай Наполеон бол үнэхээр л яг Наполеон шиг амттай байж чадлаа. 10-аас 10 100-таа өглөө. За дараачийн нарийн бом маань болохоор энэ байна. Энэ болохоор юу вэ гэдэг юм бол та бүхний харж байгаа ч угаасаа мушкабо. Хөөе гэхдээ амар нэг юм үнэн гой амттай нэг мушкабо байдагтэй ингээл 10 жил мэс сургуульд өгдөг. Ёо тэр мушкабо бол биш л дээ. Гэхдээ амар аргуу талах шиг үнэртэй юм байна. Тэгээ юу тач юм дэ мэдгүй. За бүгд ямаас амсч үзье. Шанц үнэртэй байгаа мó нөгөө нэг юу? Евенгийн нөгөө голд байдаг нөгөө борунгийн шанц шиг үнэртэй юм байна. За амсч үзье. Өнөр нь онцгойч амтнастай давгүй юм шүү. Та нар Евен ч юм уу уул боовыг ингээд усан твтээж байгаад ингээд зөөлөлж байгаад идчихсэн үү? Манай ээж битooч айгүй шүд муутай. Тэгээ тэгж иддэг байсан байхгүй юу? Тэгэнгүүт энэ бүр яг юм усанд твтээсэн Евен шиг амттай. Үнэхээр усанд твтээсэн Евен шиг. Нэг юм өөр нэг юм онцгой амт юустай байхгүй. 10-аас 10 биш ээ. Нүг 10-аас 10. 10-аас 6 60-таа тийш шүү. Яа, би бүр яг нарийн боовч бүр амар гоё харагдаад ах хийг ингээл боов моо барихаар л бүр амар зохиод ах юм надаа. Би нэр үнэхээр тоогооч болох заяатай байсан баха. Йоо, энэ тоогоочийн хувц мувцсан. За бичлээ. За дараачих нь болохоор энэний үнэр нь амар гоё үнэртэй юм байна. Тэгсний дээдлтнаас нэг хэдийн цацчихжээ. Энэ хараа харж байна уу? Энэ бодвол ингэж салгаж иддэг юм шиг байна. Би нэг багтаа идчихснээ санаад байна. Гэхдээ яг ямар амттай байсныг нь бол санахгүй байна. Та талах захиасан уу? Маа. Нөөний сэндвичний талах байдаг шүү дээ. Зүгээр энгийн талахыг бодвол нөө сэндвичний талах гээд арай зөөлхөн арай нэг юм гоё амттай нэг талах байдаг шүү дээ. Яг тийм амттай байна. Тэрийг ингээл нэг юм хөөлгөөл бомбоолгоод нэг юм болгочих. 10-аас 8 80-таа би өглөө.
За дараачихан та бүхний харж байгаачлан энэ бол ингээд юм сэндвич шиг харагдаж байна. Гэхдээ голдоо төмсдөө гэсэн төмсдөө нарийн бов заяа. За хугалж агаад. Вау. Нэрээ нухсан төмс аваачаад хийцэн мэд. Гэхдээ төмс нь амар онцгой нэртэй байна. Амтнуудаа хэр юм бол заамсч үзье. Яй. Энэний төмс perfect. Үлээ төмсний хучмал эдэн штий. Яг тэрний төмс шиг гоё амттай. Oh my god. Яа за би энэ талахын биш баг төмсийн л идэх юм байна. Төмс нь үнэхээр гоё юм байна. Энэ төмсөөрөө татлах биш төмсний хучмал хийхгүй дээ хайрын төмс. Би амар тэнийг царайлаад энэ төмс мөмсөн дээр нэгээ сахар махар игээд амар чихэрлэг юм төмс мөмс хийсэн юм бол гэсэн чи үгүй. Үнэхээр төмсний хучмалын төмс шиг амар гоё амттай тэгснээ гадна талынх нь одоо энэ талах нь болохоор ерөөсөө нэг тийм чихэр мэхэрний амт байхгүй. Яг юм хуурай гоё талах. Тэгэхээр ингээд талахтаа төмс идэж байгаа юм шиг санагдаж байна. Гадна талын талах нь ингээд юм чихэрлэг амттайсэн бол үнэхээр онцгой байх байлаа. Тийм болохоор энэ надад таалагдал 10-аас 10 зууртай өглөө. Дараагийн миний авсан нарийн боо болохоор ийм юм байна. Йоо энэ амар гоё хуваагдсан сая. Энэ голднаага нь маршмеллоу юм бах та. Одоо энийг хуваагдахыг хараарай. Оо вау. Яна энийг ийсэн чинь миний шүдний гжиг үрээд ах юм. Энэ зажигдахаар ингэ шүдээ майжчмаар санагдаад надаас өөр юм шүдэндээ гжигтэй хүн байдаг болов. Маш зөөлхөн. Тэгээ дээрэс нь маршмеллоутай. Гадна тал нь бор талах. Маршмеллоун чихэрлэг. Бор талах нь айгуу тийм чихэрний агуулмжгүй болохоор нийлээд айгуу дайггүй төгс зогцол хийж ин гэж би харж байна. Сүдний гжиг мэжиг хүргэсэн айгуу дайггүй одоо ийм талахт маршмеллоутай талах байлаа. 10-аас 6 буюу 60-тад өглөө. Дараачийн нарийн бов бол хамгийн царайлаг, хамгийн төгс бүр ингээд харах төдийд л идэх хүсэл төрүүлж байгаа ийм гоё нарийн бов буюу хамгийн сүүлийнх баха энэ баг. За амсч үзцгээе. Хөшөө хаанаас нэм гоё амт ундраад байна ямар амар нэг юм хэвийн барайнаас бүр юм хэд дахин өөр өндөр зэрэглийн амттай бүр юм варен байна заяо. Варен гэх юм одоо юу гэх юм бэ? Нэрсний чанамал байна. Ядж хахад бүр шинээрээ болохоор бүр үнэхээр алж ийн тхүү. Талхан дангаараа жоохон давсархаг юм байна. Rose Bruno Mars хоёрын апалт гэдэг дуу шиг одоо тийм төгс хойшсон талах байна заяо. 10-аас 10 зуутай. За тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр та бүхэндээ тайлсан би ингээд янз янзын юм нарийн боовнууд идэж үзүүллээ. Тэгээд та бүхэнд бас таалагдсан байхаа тийм ээ. Тэгээд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд бичлэгийн маань энэ хүртэл үзсэн хүндэт үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд бичлэг маань таалагдсан бол та бүхэн минь лайк болон subscribe дараарай. За бичлэгний төгсгөл бичлэгээж дуусчаад би нарийн боовнуудаа найзуудтайгаа хувааж идгээд одоо найзынхаа гэрт ирж гин. Тэгээ ямар ч байсан ийм их нарийн боов тэгээд тэр их бичлэгэн дээр иддэг амттангуудаа би ганцаараа бүгднийг иддэггүй шүү. Ингээд найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ тайсан би хувааж иддэг байгаа. Одоо найзындаа ороод гоё хоб бодсонгоо сайхан нарийн боовнуудаа идлээ. За тэгээ бичлэгийн маань энэ хүртэл үзсэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээ концерт дуслаа. Конец бид мах баярлалаа баярлалаа. Шам